Гэрээм дүр гэх юм үзэгчтэй гүр ярилцлагын цаг эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаад улсын хурлын төсвийн байнгын ороонд дарга даваас өрөнтэй уулзч ярилцахаар болоод байна. Тэгэхээр өнөөдөр улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар энэ оны эхний улирлын төсвийн гүйцэтгэлийн асуудлыг бол хэлэлцлээ. Тэгээ эндээс төсвийн байнгын орооны даргын хувьд тодорхой үйлдэлүүдийг хийсэн байх гэж ойлгож байна. Ямар зүйлүүд хангалтгүй санагдав. За бас болж байгаа хууль хэрэгжиж явж байгаа зүйлүүд мэдээж байгаа бах. Тэгэхээр бас эхний гүйцэтгэл өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бас нэг бидний одоо их муу гарах болов гэж нэг бодоход харьцангуй орлого талдаа бол харин нааштай дэвшилтэй гарсан. Өнөөдөр жишээлбэл нүүрсний зах зээл дээр бол нөхцөл байдал хүнд байгаа. Нүүрсний экспорт багассан байна. Зогсон байсан шүү дээ сая. Гэтэл бол яг манай эдийн засаг маань инерцээрээ бас нэлийн одоо боломжийн болцсон юм байна гэдг нь бол эндээс харагдаж байна. Төсвийн орлогын төлөвлөгөө 92, 93% гарчиж байгаа. Тэгээ орлогын хувьд бол энэ бол боломжийн үзүүлэлт. Орлогын талын гол одоо алдагдал хаанаас үүсч вэ гэхээр импорт бурц. Тэг чи өөрөөр хэлэх юм бол 600 сая долларын импорт орж ирэхгүй 300 сая долларын импорт өмнө жилийн одоо мөн үетэй харьцуулбал багассан байна гэдэг маань бол манай бизнесийн одоо идэвхжэлт муудаад импортын нөгөө хэрэглээ багассан байна гэсэн ийм төр төрхийг харуулж байна. Тэр хэмжээнээс болоод нэг 70 гаруй тэрбум төгрөгийн бол импортын одоо татварын орлогод бол дутсан байна. За энэс нөлөөлөд бол орлогын төлөвлөгөөнийг 8% тасрах тийм үндэс бүрдсэн байна. Зүгээр яг ерөнхийдөө төсөө ашигтай гарчлаа гэж байгаа боловч энэ бол бас яг ашиг гэж хэлэхэд бол хэцүү юм төр харагдаж байгаа. Яг тэгвэл зардлаа санхүүжүүлэх байна. Ашигын тухай ярихын тулд бол зардлаа бүрэн санхүүжүүлчихэд тэгээд одоо жишээлбэл тэнд нь мөнгө үлдээвэл энэ ашиг. Гэтэл зардлынхаа 42%-ийг санхүүжүүлэх нэг юм одоо дүр харагдаж байгаа. Энэ бол тийм сайн зүйл биш. Тийм учраас бол төсөө ашигтай гарчлаа гэж бол бас хэлэх өрөөсгөл буруу үндэсгүй зүйл. Яг тэгвэл зардлаа бүрэн санхүүжүүлэх учраас. Гэхдээ өнөөдрийн эхний 1 сарын гүйцэтгэлийг хараад ямар дүр төрх одоо олж харж болох гэх юм бол цаашдаа хэрвээ нүүрсний импорт буюу манай нүүрсний экспорт буюу энэ экспортын орлого яг өнөөдрийн 1-р улирлынх шиг ингээд идэвхжлгүй байх юм бол төсвийн орлого хүндрэх юм дүр төрх ажиллаж байгаа. Яг тэгвэл эхний 1-р улиралд угаасаа бизнесийн маань идэвхжил муу байдаг учраас бол орлогын төлөвлөгөө бага тавьсан байдаг. За 4 сараас эхлээд бол сар бүрийн орлогын төлөвлөгөө бараг 2 дахин ихсээ явчихж байгаа. Тэгэхээр энэ 2 дахин ихсэж байгаа нөх хэмжээний орлого бүрдүүлэх шаардлага гарна. Тийм учраас бол нөгөө экспортоор олдог орлого маань одоо идэвхжсэн л байх хэрэгтэй. Тэр тэгж чадахгүй болох юм бол харин энэ 2-р улиралд бол төсөв хүндэрч болцшгүй дүр төрх бол байгаа юм. Нүүрсний экспорт зогссон байжгаад өнгөрсөн одоо 7 хоногийн хагас сарнаас эхлээд буцаагаад одоо экспорт бол хийгээд эхэллээ гэсэн мэдээлэл засгийн газараас хийсэн л дээ. Гэхдээ энэ яг тэр нөхцөл байдлыг нь бол бас тийм наривчсан байдлаар бол мэдээлэхгүй байгаа. Энэ дээр та түр төсвийн байнгын орооны даргын хувьд ямар мэдээлэлтэй вэ? Ямар ч хэлээ гэсэн экспорт, нүүрсний экспорт зогссон байсан хөдөлгөөнд ороод гарч эхэлнэ гэдэг маань бол нөгөө татварын орлогод одоо бүрдэх орж эхлэх болцоо бүрднэ гэсэн үг. Тэгэхгүй бол угаасаа төсөв талын орлого талд бол их хүндрэл гарах юм дүр төрх байдаг. Тэгэхээр харин энэ бол сайн мэдээ. Цаашдаа бид нэр ингээд экспортын орлого маань төлөвлөжсэн хэмжээнд явчих юм бол төсөв дээр нэг хүндрэл бол гарахгүй байна. Гэхдээ сая бол нэг зүйл ажиглагдсан нь бол дэлхийн зах зээл дээр манай нөгөө нэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үн бас нэг тийм тааг байгаад байна шүү дээ. Алт бас нэг хэсэг унж үзлээ тийм үү. Мөн зэсийн үн бас төлөвлөжсэн хэмжээнээс бага байна гэдэг гэх мэтийн зүйлүүд бол хүндрэл бас дагуул болзошгүй юм дүр төрх байгаа. Гэхдээ энийг бид яаж нөхөх вэ гэдэг дээр бол одоо 1.5 тэрбум төгрөгийн бондын хэрэгжих төслүүдийг идэвхжих эхлүүлчих хэрэгтэй. Тэгэх юм бол эн чинь нөгөө импортын орлогын одоо бас татварын төлөвлөгөөнүүдийг биелэх нэг нөхцөл болж байна. Бизнес идэвхжиж эхэлнэ. Бизнес идэвхжиж эхэлнэ гэдэг чинь нөгөө татвар төлөгч нарын маань орлого нэмэгдээд татвараас орох орлого нь нэмэгдэх юм нөхцөл бүрдэх юм байна. Тэгэхээр бизнесийн идэвхжлийн дүр төрхөл бол энэ 2-р улирлын төсвийн орлогын хэрэгжилтэнд бол их нөлөө үзүүлэх юм төлөв ажиглагдж байна. Зүгээр одоо ингээд харахад бол бас нөгөө кранууд маань ажиллаад эхэлчихэж, барилгын ажлууд эхэлчихэж, замын ажлууд эхлэх гэж шиг байна. Тэгэх юм бол харин бас
би ямар ч гэлээ гэсэн эхний хагас жилийн төсвийн одоо орлогын төлөвлөгөө гайгүй биелчих болов гэж ингэж найдаж байна. Сая хилцүүлгийн явцад зөвхөн нэг зүйл тодорхой яригдлаа л да. Монгол банк 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгийг хаана яаж байршуулсан бэ? Ямар менежмент хийгээд байна вэ гэдэг асуултан дээр эдийн засгийн хөгжлийн сайд бол бас тийм хариултыг хэлсэн. Тэгээ энэ хариултнаас та юу ямар дүгнэлт хийв? Ер нь зүгээр одоо 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө өөрөө хэрвээ идэвхжээд эхэлсэн бол өнөөдрийн нөхцөл байдал чинь ийм байхгүй байсан шүү дээ гэсэн санааг л илэрхийлээд байна л да. Бизнесүүд орлого дутагдаад зах дээр байж ах хэвээр мөнгө төрүүлжлэхтэй харьцуулахад ингээ багасаад байгаа нь угаасаа бизнест нь мэдрэгдээд байгаа болохоор энэ асуудлыг тавиад байгаа хэл та. Яг үнэ. Эхний юугаа бол өөрөө чинь одоо тэр нэг зах зээлд нийлүүлэгдэж байгаа мөнгө буураад байна гэдгээс хоёлаа ярил л да. Үнэхээр тийм төлөв байдал ажиглагдчих. Жишээлбэл төсөв дээр ч хэлээ гэсэн. Бас тийм алдаа гарцсан байгаа байхгүй юу? Нийтдээ бол 1.7 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийх ёстой байтал бол 1.7 их найдын санхүүжилт хийх ёстой байсан бол нэг их найдыг л хийсэн. 700 тэрбум төгрөг нийлүүлэгдээгүй байна гэж төлөвлөсөн хэмжээс. Гэхдээ өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтыг шинэ төсвийн хуулиар бол он дамжуул санхүүжүүлдэг болсон 3 сарын 20 хүртэл. Энэнд нэг 180 тэрбум төгрөг санхүүжүүлсэн байгаа. Тэгэхээр 500 гаруй тэрбум төгрөгийг бол зах зээлд нийлүүлэг орхигдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө бизнест очих ёстой байсан мөнгө. Нөгөө төсвийн ажилчдын цалин, тэтгэврийн цалин бай, төсвийн хэрэглээ энэ бүгд чи яг хаашаа очих вэ юм бол нөгөө бизнесийн салбарт очиж штт. Бид юм л худалдаж явна шүү дээ. Би цалингаар юм л худалдаж явна. Тэр хэмжээгээр бизнесүүдийн борлуулалт сайжирна. Борлуулалт сайжирна гэдэг чинь бизнес идэвхжин татвар төлөлт сайжирна. Энэ талаасаа бол үнэхээр энэ нэгдүгээр улиралд бол учир шалтгаалтай зүйлүүд гарсан уу гэвэл гарсан байна. Тийм учраас хоёрдугаар улиралд энэ алдаагаа бид гаргах байх хэрэгтэй. Тэр 1.5 тэрбум төгрөгийн бондын төслүүд $1 төслүүд бэлэн болцсон байгаа бол тэрийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Зүгээр миний авсан мэдээллээр бол одоо үндсэндээ 1.3 тэрбум долларын төслүүд бол шийдэгдсэн гэж ингэж мэдээлсэн. Тэгэхээр эдгээр л одоо яаралтай ажиллах хийчих хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө бизнесний төвчээл импортын орлогын төлөвлөгөө мөн биелэх нөхцөл бүрдээд ирэх бах мөн бусад татварууд ч гэсэн бусад компаниуд одоо борлуулалт нэмэгдээд ирэхээр бол орлогын төлөв татврын орлогын төлөвлөгөөнд биелэгдээд эхлэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр нэг бидний хоёрдугаар улиралд анхаарах ёстой юм гээл бизнес идэвхжлэл идэвхтэй болох. Тих болцоо бидэд байгааг үл байгаа. Яг бол өмнөх жилүүдийн нөгөө нэг эдийн засгийн энэ уулуурхаад ахс өсөлтөөс бий болсон одоо боломж чинь эдийн засгийн боломж чинь бас байгаад байгаа юм. Энийг л бид нар бүр байхгүй бол сөхрүүлчихгүй л компаниудаа босгоод ирэх юм бол бас өнгөрсөн жилийн хэмжээний бол эдийн засгийн өсөлт ямар ч гэсэн гарчих тийм нөхцөл болцоо биелэх шаардлага. Зүгээр та битээр түрүү ярьлаа 1.7-г нийлүүлэх гэж байгаас нэг нийлүүлэгдсэн. Үндсэндээ бол 7 нийлүүлэгдээгүй. За 180-г 500 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Нийтдээ 550 тэрбум төгрөг ороогүй байна гэж тийм. Тэгэхээр энэ өөрөө төсвийн хууль үндэнд бол бас зөрчигдсөн байх магадлал харагдаж байна. Зөрчигдсөн байна гэдэг нь харагдаж байна. Төсвийн байнгын хор улсын хурал засгийн газар тэрийг хяналт тавьдгийн хувьд одоо энэ дээр хариуцлагын асуудлыг жишээ нь хүндэж тавих хүнс бий юу? Бид бол төсвийн гүйцэтгэлийг харчаад тодорхой саналуудаа хэлж байгаа шүү дээ. Ерхий сайд дээр ч ярьсан байна. Ер нь энэ зах зээлд нийлүүлэх ёстой мөнгөний нийлүүлэлтээ засгийн газар төсөв хий. Тэр 500 тэрбум төгрөг хий. Тэр бондоо гаргаа, бизнесээ идэвхжүүлээ гэх эхний бол яриануудыг бид нар ерхий сайдын төвшөнд хийцэн байгаа. Тийм учраас бол би энэ 4 сараас эхлээд бол ялангуяа хөрөнгө оруулалтын санхүүжилтүүд бол идэвхжиж явах гэсэн ийм бодолтой байгаа. Яг л засгийн газарт бид нэр 800 тэрбум төгрөгийн бонд гарах эрх өгсөн байхгүй юу? Тэгэхээр төсвийн орлогын төлөвлөгөө биелэг байх үедээ бондоо гарга. Орлого ороод ирэхээр тэр бондоо төлөөд яв гэдэг. Энэ тэр нөгөө мөнгөний удирдлагын арга хэрэгслүүдэд менежментүүдэд хэрэглээд явах хэрэгтэй байхгүй. Тийм алдаа дутагдлаа гаргахгүй бай гэдэг дээр бол сануулж байгаа. Тийм учраас би хоёрдугаар улиралд бол иймэрхүү одоо нэг тийм царцсан эдийн засгаар царцаасан мөнгөө татсан төсвийн хүмсэн бодлого хийчихсэн байгаа байхгүй нэгээс бид нар битгий хий төсвөө 550 тэрбум төгрөгийн алдагдaltaй нэгдүгээр улиралдаа гаргаа гэж төлөвлөсөн байхад алдсан байгаа. Хууль зөрчсөн гэхээс бол төлөвлөгөөгөө биелэлгүй гэж харж болно. Энэ дээр бол гэтэл нөгөө талд Монгол банк бол бодлогын хүүгээ бас тодорхой хэмжээгээр бууруулсан байгаа шүү дээ. Тий. Ер нь Монгол банкны зүгээс явуулж байгаа бодлогыг бол би бас зах зээлтэйгээ уялдсан юм бодлого явагдаж байна гэж ингэж харж байгаа. Яг тэгвэл ямар нэг хэмжээгээр бид нар чинь бас нөгөө зээлгийг нэмэгдүүлэх бодлого явуулах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Тийм мөнгө оруулах
тэр бизнесийг санхүүжүүлэх бодлого явуулах талаас энэ бол зөв байхгүй. Тийм учраас мөнгөний бодлого талаас цааш тэр мөнгөний нийлүүлэлтээ хий зах зээл рүү банкаараа дамжуулаад манад нөгөө хөрөнгөний зах зээл чи өөр мөнгөний нийлүүлэлт хийх болцоо шууд зээлгэн систем муу учраас бол зөвхөн банкаар дамж. Нөгөө талаас төсөвч мөнгө хийх хэрэгтэй байхгүй юу? Энэ хоёроос ч л гол мөнгө гарч байгаа шүү дээ. Бизнес рүү очиж байгаа байхгүй юу? Тэгжээж нөгөө бизнес идэвхжиж явж байгаа. Тэгэхээр энийг хослуулаад зөв явах хэрэгтэй. Бид нар бас Монгол банкны удирдлагуудыг байлцуулж агаад ер нь эдийн засгийн идэвхжлийн талаар бол сангийн сайд бүгд байлцж байгаад энэ чиглэлээр ярьсан байгаа. Тэгэхээр одоо бол харин 2 дугаар улиралд энийг ажил хэрэг болгоод явах хэрэгтэй. Бизнес идэвхжүүл бизнес идэвхжих юм бол орлогын төлөвлөгөөчин биелэн төсвийн үзүүлэлтчин сайжирна гэсэн зарчмаар ажиллаа гэсэн юм чиглэлийг бол өгсөн байна. Өнгөрсөн 7 хоног зүгээр ерөнхий сайдыг огцруулах одоо энэний өмнөх 7 хоногт гэсэн үг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг их хурлын төвшөнд ярьж байхад яг Их Британд Лондонд бол одоо Монгол улс хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт арга хэмжээ болж байсан л да. Тэгээ эндээс зүгээр Монголыг бас дүгнж байгаа, үнэлж байгаа тийм дүгнэлт юмнууд бол харагдсан. Та энийг төсвийн байнгын хорооны даргын хуваар ер нь манай улсын хандлага яаж өөрчлөгдөж чинь гэж харж байгаа бол яг тэр үед бид нар бас нөгөө стратегийн хуулиа өөрчлөх асуудлыг бол их хурл дээр бол бас ярьж байсан. Яг сая ингээд нэг ерөнхий сайдын асуудлыг хөндөх тухай асуудал бол мэдээж энэ бол байдаг зүйл л дээ. Сөрөгчний зүгээс тавьдаг асуудал. Гэхдээ цаг үеийнхээ хувьд бол бас тийм тохиромжгүй байсан болоо гэж ингэж л бие даагчдын зөвлөлийн хувьд бол бид үзсэн л дээ. Яг тэгвэл энд ч олон улсын бас одоо хорол зөвлөгөөн болох гэж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчдын хувьд бас Монгол анхаарлыг хандуулсан яг энэ үед бол бид нэр засгийн газар тогтворгүй байна гэж үзэх юм бол эн чинь манай индексүүд зах зээлийн одоо энэ олон улсын зах зээл дээр гарч байгаа энэ бүх даваа талын юмнууд чинь буураад явчихна шүү дээ. Тэгэхээр сая энэ асуудлыг бид нар шийдэхдээ жишээлбэл нэлээд өндөр үзүүлэлтээр ерөнхий сайдыг дэмжиж авч үлдэж гин гэдэг бол Монголын засгийн газар бол цаашдаа доктортой юм байна. Монголд хөрөнгө оруулалт хийхэд бол эрсдэлгүй юм байна. Богино хугацаанд ямар ч гэлээ гэсэн. Нөгөө талаараа бол бас хуулийн асуудлыг бол нааштай зохицуулаад явах юм байна. Цаашдаа гадны хөрөнгө оруулалтч гэсэн доктортой нэг хуулийн орчин бүрдүүлэх чиглэлээр Монголын төр ажиллах гэж байгаа юм байна гэсэн ийм сигналыг бол бид нар зах зээлд өглөө штэ. Тэгэхээр энэ дээр тулгуурлаад ажиллаад явах хэрэгтэй. Ер нь докторгүй байдал гэдэг чинь өөрөө юу дагуулах вэ гэж. Нэгдүгээр тэр гадны хөрөнгө оруулалт эдийн засгийн боломжоо хязгаарлана. Одоо бид нар уулуурхагаас бидэнд бий болгож байгаа боломж биш үү? Өсөх, хөгжих. Энийг хугацаа хязгаарлана. Нөгөө талаас ер нь төр бужигнаал ингээл өмнө самтаа хахад хин одоо илүү хүн дээр энийг хохирж үлддэг гэх юм бол ард түмэн шүү дээ. Ард түмний амьдрал ярьдаж дорорт. Тэр мөнгөтэй чинээтэй ийм болцсон улсууд нь бол яах вэ? Эм чинээс харин ч илүү ашиг олол явдаг бахал та. Ард түмний нуруунд дээр хамаг ачаа зовлон ирдэг учраас бол тогтвортой байх хэрэгтэй. Та бол улсын хурлын төсвийн байнгын хорооны дарга. Тэгээ төсвийн байнгын хорооны даргын хувьд би танаас бас нэг зүйлийг асууж бодож байна. Тийм болохоор улсын хурл бол хууль баталдаг. Тэрнээсээ гадна гаргасан хуулийг засгийн газар хэр зэрэг хэрэгжүүлж байна гэдэг дээр хяналт тавьдаг мөн хоёр функцтэй. Гэтэл яг тэр сүүлийн одоо хэлдэг хяналт тавьдаг тэр функцийг хэр зэрэг хэрэгжүүлж байна вэ гэдэг бол өөрөө нэлээд эргэлзээтэй болчлоо. Сүүлийн одоо хэдэн жилийн бол маш олон зүйл дээрээс бол тод анзаарэгдэж байна л та. Тэр төсвийн байнгын хорооны даргын хувьд тавал зүгээр яг төсвийн хууль хэр зэрэг хэрэгжиж чинь яаж ийн гэдэг тэр төсвийн байнгын хороо яг гүйцэд бүрэн гүйцэд хяналтаа тавьж чадж гин үгүй юу гэдэг тэр та юу хэлэх вэ? Хэрвээ энэ дээр бас асуудал байгаа эргэлзээтэй зүйлүүд байгаа гэж үзэж байгаа бол энийг цаашдаа сайжруулахын тулд их хурл тэр хяналтын функцээ сайжруулах тэр хууль эрх зүйн орчноос сайжруулах тал дээр ямар зүйлүүдийг хийх ёстой вэ? Маш чухал асуудал энэ чинь. Яг тэгвэл энэ болж итгэхгүй байгаа асуудлуудыг одоо хяналт тавьж засчих гадарч өөр их хурл шүү дээ. Тийм учраас бол их хурлын байнгын хороодод бол энэ эрхийг их өгсөн байдаг. Жишээлбэл манай байнгын хорооны хувьд бол аудит, сангийн энэ чиглэлд бол одоо хяналтыг тавьж хэрэгжүүлэх үүрэгтэй. За тэр талаас бол жишээлбэл миний хувьд ямар нэг намын дарамт шахалт юм байхгүй шүү. Ер нь яг хяналтын функц ягаад муу суларсан бэ гэж. Энэ намуудын оролцоо төрд их болсон байхгүй. Намын бүлэг шийдсэн гэл явцдаг. Тэр намын бүлэг шийдсэн бол буруу зөв байна хамаагүй болчих гээд шүү. Тэгэхээр энэ зүйл баригдахгүй ажиллах болцоо надад байгаа. Тийм ч учраас бас юу одоо ингээд олон судал авсан арчилсан нам бие даагчдын төлөөллийг оролцуулж байгаад төсвийн ил тод байдлыг хангаж ажиллая гэсэн шийдэл гаргасан нь бол би бас их зөв шийдэл гэж ингэж үзэж байгаа. Тийм нэг ард түмний төлөөллөөр одоо төсвийн ил тод байдлыг хангая гэж шүү. Тэр үүргийг харин биелүүлж ажиллах нь бол миний хувь хүний бас одоо хариуцлагын асуудал. Тийм учраас би бол энийг биелүүлж ажиллах ёстой гэдэг дээр бол энэ зарчмыг мөрдөж ажилланаа. Сая жишээлбэл бид нар ярианд хөндлөн шүү. Эхний 1 сарын гүйцэтгэлийг бол би нэг үг л хэл.
Жишээлбэл зардлаа бүрэн санхүүжүүлээгүй гэж төсвийн ашигын тухай ярьж болохгүй. Энэ зүйлийг бол би засгийн газрын төвшөнд хэлсэн байна. Засгийн газрын тэргүүнийг байлцуулж байгаад хэлсэн байна. Тэгэхээр эн чинь өөр хяналтынхаа үүргийг хэрэгжүүлж яах гэсэн үг шүү дээ. Өр зээлийн бодлого дээр ч гэлээ гэсэн ер нь бол бас бид нэр энэ сангийн яамны бүтцэд гарсан алдааны талаар бол ерөөхдөө ойрын үед бид судалж хагаад шаардлагатай байх юм бол байнгын хороогоор орол дүгнэлт гаргана. Яг гэвэл өмнө бид нар шийдвэр гаргасан байсан. Өрийн удирдлага бол суларсан байна. Өөрийнхөө бүтцийг сайжруул хамтын ажиллагааныхаа функцтай битгий холио. Энэ бол цэвэр одоо өрийн удирдлагын хүрээнд явагдах ёстой асуудал шүү. Зээлийн асуудал чинь гэсэн энэ маань бас задгаарс зарим хэсэг нь хөгжлийн яам руу явсан байна. Зарим хэсэг сангийн яам дотор хамтын ажиллагааны газар руугаа явсан байна гэдэг ингээд нөгөө бидний зээл нэмэгдээд байгаа тийм үү? Гэтэр зээлийг удирдах удирдлагаа бид нар задлаад байгаа нь буруу байна гэх мэтийн ийм зүйл дээр бол бид нар тэр одоо ёстой тавих ёстой хяналтаа хэлэх ёстой шаардлага тавьж л ажил гэсэн ийм л бодолтой байна. Зүгээр яг засгийн газар одоо доктортой ажиллах ёстой, доктортой байдал нь мэдээж хэрэг хамгийн чухал байгаа учраас засгийн газараа доктортой байх үүднээс засгийн газрын гишүүдийн дийлэнх нь бол улсын хурлын гишүүн байгаад байна л да. Тэгээ ийм одоо загвар орж ирсэн гэдэг анханасаа хэлжсэн. Гэхдээ нөгөө их хурлын засгийн газараа хянана гэдэг одоо энэ асуудал бол хийж бас алдаж болохгүй байгаа гэсэн юм зарчим бол байх хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр зүгээр бас хамгийн сүүлийн нэг жишээ өнгөрсөн 7 хоногт анзаарчихсан л да. Төсвийн байнгаараа эдийн засгийн байнгаараа хоёр энэ 7 хоногт баг тийм хамтраад хуралдаад нөгөө төрийн өмчийн хороо хөгжлийн банк хоёрыг бол бас ирж мэдээлэл сонсгоо гэдэг ингээд дуудсан гэтэл ирээгүй. Тэгэхээр энэ тохиолдолд одоо яах вэ? Цаашдаа төсвийн байнгаараа бас өөр нэг засгийн газрын байгууллагыг дуудаад ингээд мэдээлэл сонсгоо. Ирэхгүй байгаа тохиолдолд яах вэ? Эдийн засгийн байгууллагаас шүү дээ. Хамтарсан уралдаан нар чинь бол бидний нөгөө хамтарсан уралдаан нар хилцэх асуудал оролцох байгууллагууд бүгд оролцсон. Яг би зөвхөн нөгөө зарчмыг асуугаад байгаа. Ер нь бол зарчмын үед яах вэ? Ирэхгүй байгаа бол хариуцлах ирэх ёстой л доо. Ирэх ёстой. Тим зүйл гарах ёсгүй. Тэр одоо юунаас болсон юм бол эдийн засгийн байнгын хорон дээр болсон юм л дээ. Ирэх ёстой. Жишээл бид бол сая өнгөрсөн байнгын хорон дээр жишээл бид нар нэг зүйлийг хэлсэн байгаа. Ер нь альва төсөвтэй холбогдлолтой асуудал, хөрөнгө мөнгөтэй холбогдлолтой асуудал тухайлбал сая өнгөрсөн байнгын хороор нэг бас энэ нөгөө Монгол угсаатан Монгол судлалын асуудлаар чинь нэг сан байгуулагдах асуудал явлаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө сан байгуулна хөрөнгөний асуудал шаардаж сангийн сайд зайлшгүй оролцож явах хэрэгтэй гэсэн юм чиглэлийг бас өгсөн ба. Ер нь хөрөнгө санхүүтэй холбоотой альва асуудлыг хурал дээр шийдэж яхад бол сангийн сайд зайлшгүй байнгын хорооны хуралд оролцожээ гэх мэт. Ер нь хэрв байнгын хороо шаардлагатай гэж үзэх юм бол тухайн одоо жишээлбэл хариуцж байгаа салбарынхаа сайд дээр дүгнэлт гарах эрх байгаа шүү дээ. Жишээлбэл хагас жил тутам тухайн салбарын сайдын тайланг сонсож явах тийм хуулийн заалт жишээлбэл дэгийн хуульд бид нэр өөрийнхөө байнгын хоронд харилцаж байгаа сайдынхаа тайланг байнгын хорон дээр сонсоод дүгнэлт гаргаж болно. Ажлын хангалтгүй гэж тавьж болно. Хэрвээ хангалтгүйгээ тавьчих юм бол тэр чинь өөрөө асуудал үүснэ гэсэн үг ээ. Гэхдээ өөрөө чи хэлээд байгаа тэр нөгөө нэг их хурлын гишүүн сайд нар нөгөө бүлгүүд нөгөө төрөөсөө дээр нам бий болсон энт чинь энд нэг жоохон гэлтгүүгээр ер нь бол их тийм хүндрэл бий болгочиход байгаа байхгүй. Одоо ингээл хамгаалдаг тийм ээ. Зүгээр бие даагчдын зөвлөлийн хувьд бол бид нэг юмыг бол барьж ажиллана гэдэг дээр хатуу зарчим тогтсон байна. Үнэхээр засгийн газрын яг бүр болохгүй байгаа. Ноцтой гэдэг асуудал шиг оюутлогын гэрээ шиг улс орны эрх шиг ард түмний эрх шиг хохиросон зүйл дээр бол бид нар дэмжихгүй. Тэрийг ч хэлсэн байна. Харин сайн зүйл дээр чи үнэхээр юм хийгээд одоо жишээл ингээд нэг энэ 1.5 тэрбум доллараар чи ингээд хэдэн төслүүд эхлэх гэдэг ингээд бэлэн болцсон байж тийм үү? 6 аймгийн холбоо Улаанбаатарт 2 хурдны зам за тэгээд тэр өвөл зөнгөө байх хүлэмжээ аж ахуй. Бид нар жишээлбэл хүнсний зарим нарийн ногоогоо жишээлбэл нөгөө гаднаас авдаг штеп. Энд чи өөрөө жишээлбэл бас эрсдэлтэй байна. Өөрсдөө хүнсний хэрэгцээг хангадаггүй гэж бодоход хамгийн чухал юм байна. Энэ мэтийн зүйлийг хэрэгжүүлчихье гэдэг ингээд төслүүдэд бэлдсэн байгаа үед нь бол дэмжиж. Харин тэр 6 аймгийн холбож чадахгүй байвал өчигдрөөс ерхий сайдын асуудлыг бид нар ярьсан. Яг ерхий сайдын асуудал шийдэх центраа бол бие даагчдын төлөөлөл ороод яриад энэ асуудал дээр чи харин бид нар бол дуу хоолойгоо илэрхийлнэ ерхий сайдаа. Хэрвээ энэ 6 аймгийн нэг чинь холбогддог байх юм бол энэ бүтээн байгуулалт ажиллаж чи эн чинь хэрэгжээг байх юм бол харин бид нар асуудал ирнэ шүү. Та нар ажиллаа эхлэх гэж байгаа учраас бол бид нэр одоо та бүгд бол ажиллах бололцоог олголоо гэж ингэж ярьсан байна. За ингээд баярлалаа. Өнөөдрийн одоо бас чухал асуудлуудыг хөндөж ярилцлаа. Нарийн цаашдаа ажиллах амжилт хүсэж байна. За. Иргэн өдөртөө өнөөдрийн гүүр ярилцлагын цагаар улсын хурлын төсвийн байнгын орон дарга даваа сургамж оролцлоо. Анхаарал тавьсан та бүхэнд.